тэр өдөр бас ирэх байх гэж бодож байна. За тэгээд одоо бүгдээрээ энэ хичээлд оролцохдоо өөрсдөөсөө дэг баримтлана. За бүгдээрээ дэг рүү самбарлаа хараад дэгээ уншия. Хичээлд эдгээр дэгүүдийг баримтлаад өнөөдрийн хичээлийг бүгдээрээ идэвхтэй оролцоорой. За тэгээд хүний амьдралын одоо хамгийн аз жаргалтай мөч яг ямар наснд тохиодог вэ? Бага наснд тийм ээ. За одоо тэгвэл бүгдээрээ бага насаар дурсан. За бага насаар дурсахтай хэдүүлээ тэргээр одоо бага насаар аялна гэсэн. За тэгэхээр одоо ерөнхий олонний сургууль, болон сургуулийн ерөнхий олонний сургуулийн 6 дугаар ангийн одоо хүүхдүүдийг бага наснд нь хүргэх одоо галт дэргийг одоо хөдөлж байгаа хичээлээ. За бүгдээрээ галт дэрэг одоо яаж явдаг вэ? Тэргээр галт дэргийн байдлаар тийм. За чи энэ баг биш үү? Хоёр хэсэг тийм ээ. За одноо за галт дэрэг яаж галт дэрэг хөдлөхөд бэлэн боллоо. Тэрний толгой юу яах вэ? Би өдөртөө явна. За машин эндээс дуу тарина. Та нар дуулаа. Тэргээ бүсгээрэй. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийн өдрийн үзэх хичээл бол хичээлийн сэдэв бол бага насны дурсамжийг бичих ярих гэсэн сэдвтэй хичээлийг өнөөдөр авчихъя. За харж байгаарай. За бидний хичээлийн зорилго бага насны дурсамжаа бичиж яг энэ бусдад илэрхийлж ярих юм бэ. За өнөөдрийн хичээлийг бид нэр 3 өртөгөөр явуулна. За бид нэр дуутай багнаас 1-р өртөгөөр аяллаа. Одоо 2-р өртөг буюу миний багнаас өртөгөөр аялцгаая. За бүгдээрээ ширээ суугаарай. Одоо энэ хүү 6 дугаар ангийн сурагчдын дэвтэр буюу бидний бага насны дурсамжтай дэвтэр болон хадгалагын нэ. Та нар 9 дугаар анги төгсгөөрөө дурсамжийн хичээл дээр энэ дэвтрээ эргэлзэн хараагүй. Тэр бол бас дурсамж болно тийм ээ. За одоо багшийн тарааж өгье.
Дурсамжийг хэрхэн бичдэг вэ? Дурсамжийг хэрхэн бичдэг вэ? Юм болов? Аюул болов? Дурсамжийг бичгтээ өмнө одоо өөртөө тохиолж ирсэн үйл явдлаа одоо сар өдөртөө авч тодорхой бичих юм. За баярлалаа. Дурсамжийг ямар үгсээр бичиж болох вэ? Дурсамжийг эхлэл гол төгсгөл гэсэн үгсээр чинь. За баярлалаа. Одоо оюун дээр эхлэл хэсэгт юу бичиж болох вэ? Чи эхлэл хэсэгт юу бичмээр бодож байна? Дурсамжийг харин дурсамжийнхаа яг эхлэл хэсэгт юу бичиж санагдаж байна? Онцтой хоёр гэж байна. Өглөө бодоорой за ганцхан сонсоо. Асаа. Эхлэл хэсэг багнасандаа хизээ 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 яаж явснаа шиш хамгаалах багш нар. За тэгвэл одоо бүгдээрээ багш нь бодох хугацааг. Одоо бүгдээрээ бага насныхаа дурсамжийг яг юуны тухай бичих вэ? Тэрийг эхлэл хэсгийг юу бичих вэ? Гол хэсгийг юу бичих вэ? Төгсгөл хэсгийг юу бичих вэ гэдэг бодъё.
Миша, яараа одоо санаарай.
말씀처럼 일단 보고 더 봐. 어떤데 그래? За би биенийхээ тусгай бичсэн дурсамжийг уншиж явах салаад өгөөрэй. Бас тэгээд ямар хэсэг зүйлсээ бас хамтдаа ярилцаж авах шүү. Хүмүүрийн хувьд хамгийн үнэтэй сайхан мөч бүхэн бага насны өнгөрсөн байдаг шүү дээ. Миний хувьд ч мөн тийм байсан. Тоглож наадаж шин сонин юмыг сонирхолтой үнгээ гайхалтай нас бол бага нас мөн билээ. Бага насны талаараа ярихад олон сайхан дурсамж бодогдож байна. Би та бүхэнд дурсамжаасаа хуваалцмаар санагдлаа. Би бага байхдаа маш төсгүй юмыг сонирхдаг тийм хүүхэд байсан. Нэг өдөр сонирхчихад ээжийнхээ ойртож болохгүй шүү гэсэн нохоо руу ойртож чадсан. Гэтэл нохоо дайраад байхаар би дугай бай чи юундаа ууралдаг юм. Ингээд байвал чамайг ээжтэй хэлсэн шүү. Манай ээж амар ууртай гэж хэлчихсэн дээ. Ингээд одоо бодох нь бага насны дэндүү жаргалтай өнгөрсөн санагддаг юм аа. За баярлалаа. За ингээд бага насны дурсамж хэлтний хамгийн ихний хуудсан бичигдсэн. Одон чимэгтээс баярлалаа. За баярлалаа хуудсан. Тэний дурсамж тийм болоо. Хамгийн сүүлийн хуудсан дурсамжийг шийдэх байгаа. За энэ. Тамаатай. Дараагийн ихтэй байлаа. Бүгдээрээ уншиж. Би 2005 оны 2 сарын 12-нд эхлээсээ үлдээдэн гарсан. Миний бага наснд их өвчтэй дурсамжууд байдаг. Би бага байхадаа их ховлос хичээсээ арай илүү л ахах гэсэн байсан. Миний хамгийн мартагдчихгүй дурсамжууд 118 хандаа явна. Тэгэхээр би жаасан унтчихсан. Тэгээд нойрмог хорин байсан. Тэгээд намайг очиход хорин нөгөө доктор хэвтчихсэн байсан. Ярьсан ажил. Тэгэхээр би хорин хэвтчихсэн байна. Би жоохон унтчихъя гэдэг ярьсан ажил унтсан. Тэгсэн чинь бүр унтсан. Тэгээд сэрсэн чинь гэртээ байна. Ээжээс би яагаад гэртээ ирчихсэн байгаа юм бэ гэж ээж. Чи өөрөө унтахад морой чөдөрлөхөө яасан юм бэ? Морчин чаваа яа ирсэн байлээ. Тэгээд аав намайг мортойгоо очиж авсан. Чи бүр тэгээд таны хальбар унтчихсан юм. Тийм унтчихсан. Гурван дасан бэ. За баярлалаа. Дараагийн дараагийн юмсан. Миний хамгийн дуртай баяж байдаг шүү. За бүхэн. Адыг жоохон хот манай дөө би хоёр тоглож байгаад тэгээд сүлдээгээ барьж дүүгээ оруулаад дээрвэж гисэн. Тэгсэн чинь миний дэр мадраа архины шид аваад чигсэн. Тэгээд тэр архины шид миний толгоороо ороход миний толгой аваад архины шид. Ямар
энэ тэгээд нөхцөл нь маш олон юм одоо эргэн тойронд байгаа гадаад тоглоом. Эргэн тойронд байгаа нууц хүмүүсээс маш олон юм сэтгэж цаыг бүтээлчээр өнгөрч байна. Тэр нэг хамгийн сайн төсөлтөөс. Тэгээд тэр хүмүүсд зөвхөн өндөр тоглолтод авцаартай дүүссэн. Одоо өөртөө юм мэдээж. За одоо энэ мэдрэмж яг л хэвээ санхүү байна. Баярлалаа. Багш нь гэсэн баатраг айж байна. Зөө. За. Нарийн сурах мөмбөр. Тэгээд сумын төлөвлөмжийн дээр найзтайгаа цаагаад өгсөн чулуугаар байлдаж. Тэгэхдээ нөгөө сумын найзын маань толгой хангахад манай гурван найз маань туссан. Тэгээд найзын маань би өөрөө юу ч хийж чадахгүй найз маань туссан. Тэр нас маань үлээ цаа. Найзын хүн сэтгэлээс хандсан. За баярлалаа. Сонссон. Би ойрын гаргуугаар нэггээр Экнуурын хамгийн хүмүүс тэр сургууль хийдэг юу ч нэгдэрэг багсаамтай аавс гэсэн. Тэгээд би багшийн юу хийж байгааг томцсон гэдэг суучихсан чинь багш. За энэ аав гэдэг аавс гэдэг аав гэдэг Яасан юм өсөж амжаа? багшаа самтай Аавс гэсэн тийм аавс гэсэн. би тэрийг томцсон. Тэгээд багшаа за аав гэдэг нь аавс гэдэг аав гэдэг.
Тэгээд тавтаа ингэж орсон. Тэгээд би нөгөө болгоны гэсэн яг адил. Тэгэл болсон. Ямар олон дурсамж чинь байна. Тэр эхний дурсамж нь ер нь тэгээд чи юу гэж бодож байгаа дурсамжаас? Тэр үед бодож байсан. Тэр одоо юу гэж бодож байна? Одоо бодлоо нөгөө их дийггүй байсан. Юм хийж болов уу? Тэгээд энэ самаас танаа гэсэн юм. Яа одоо ойлгосон юм. Дараагийн сүрч юу вэ? Тэндээ бүгдээрээ бичсэн ш. Бод өөрийнхөө бичсэн дурсамжийг гоё ста хооцол сайн штэ. Би түрүүнд бодлоо ээж аваад байгаа юм юу гэж намайг яриад гэх. Тэгээд би согтоо энэ хөвгтэй чим уу гэх. Юутай энэ хөвгтэй нисэхгүй. Оройгоо ээж аваад намайг ээж аваад би өөдөөс нь уйлаад таана муухай би дахиж суугацсан санахгүй юм. Тэгээд уйлаад байсан. Тэгээд би бодоход ээж аваад аа миний охин хийж бодсон чинь стаф сарваа энэ заах гэдэг. Тэгээд өнөөдөр ингэ сургуульд сурсан байна шүү дээ. За баярлалаа дурсамж өгөөрэй. Нараа бүгдээ дурсамж шүү дээ. Би баахтай их тамаагүй байсан. Бүгд Батнартынхаа шараагаас тоглож их наадтай байсан. Би баахтай нэг тоглоомын бишнээс тэр гайдах машин аймаг явчихсан. Тэгээд машин зурж хоёулаа зэрэг аймаг явъя гэсэн. Тэгээд би ялангуяа тоглоомын машинаар явна. тэгээд ойлгосон юм уу? Би наад машинаар ч явна. Тоглоомын машинаар явна. Аймаг явна. Зөв хэднэстэй юм бол чи тэгээ болоо. Тэр үед бодчихсон бодлоо одоо бодоход ямар байна гэдэг. Сэтгэлээс дүүсэхгүй. За. Одоо тэгээ та дурсамж унших бол өөр дөр чи үлдээ лектер нь олох байх юм шүү дээ. Айдас хоёрсоо хамаагүй өгсөн. Миний багцны дурсамж юм. Зараа жоо музик хийсэн бол түүсний жижиг гэсэн. Чичгэн санаа. За. Жохон байсан юм тий. Энийг нээж нөгөөдөө бүр ярьж өгчихсэн. Би нэгдүгээр ангийнхаа хамгийн жохон. За одоо өндөр байгаа. Тэр хамгийн хамгийн биш үү тий. За баярлалаа. Дараагийн сурагч. Нэгдүгээр ангидаа аваад нэг цагаас өсөлийн байрны чахсан. Тэгээд 3 дугаар ангидаа эдийн засгийн музейрээ явсан. Тэгээд 6 дугаар ангидаа сарангоочтой мөчийн зүйлээ аваад машин дээр дэлгэр маань очиж цогцолж. За ямар сэтгэлээс гоёс яг ямар сэтгэлээс вэ? Тэр үед нь ааш гэж байгаа. Маш гоё үжилтэй нэг хүрсэн. За баярлалаа. Дараагийн сурагч Эндрэл.
айлтны тамлын үдээс ингээ там болоод ярихаар гоё. Аяллаа өөр юм байна. Эдгээр ба Цаад баг насны байсан юм шиг. Дурсан жижиг юм бэ гэдэг юм уу? Дурсан жижиг юм аа. Дурсан гэдэг нь хизээж мартагдахгүй үнэ сэтгэл зүйн хангшин болсон гэдэг үнэтэй ч бод. Үнэ зэрэг үнэтэй. Өөр юм уу? Заавал сэтгэлээ хичээдэг бэ? Өнөөдрийн хичээл ямар болсон бэ? За тэгээд хэний дурсамж илүү чамд одоо сэтгэл чинь хүрч одоо хэний дурсамж цаан санагдсан бэ гэдгээ бүгдээрээ хичээл тэр найзтай энэ боцоо өгөө заяа. За тэр ширээ рүү.